энэ чинь ганцхан энэ удаагийн баг хурал дээр ч биш. Өмнөх баг хурал дээр одоо манай баг хурлын зарим гишүүд манай цогт гэрлээс ахуулаад сая бол одоо хэд хэдэн гишүүд баг хурлын хуралдаанд бас нэлээд ширээ үг хэллээ. За өмнөх баг хурал дээр бол одоо бас энэ инквайри гишүүний энэ гаргаж байгаа үйлдэл нь одоо энэ намын гишүүний ёс зүйд нийцэхгүй байна. Тийм учраас одоо хяналтын байгууллага энэ дээр анхаарал хандуулж одоо тодорхой арга хэмжээг аваач гэдэг зүйлийг хэлсэн. Би энэ өнгөрсөн хугацаанд одоо бас хувийнхтай холбоотой асуудал дээр нь улсын хурлын гишүүн гэдэг агуулгаар нь одоо бас нэг хайхтар сүрхий дээр асуудлыг өгүүлж аваагүй. Тэгээ саяны баг хурал дээр яваад ороход бол одоо манай баг хурлын гишүүд бол над руу бол нэлээ одоо хатуу шаардлагыг тавьж байна. Өнгөрсөн хугацаанд бид нар хэлсэн. Та ямар нэгэн арга хэмжээ аваагүйгээс олж одоо сайн наад хүн чинь бол одоо дэндүү хуваагүй үйлдэлийг гаргалаа. Тэ? Өнөөдөр парламентын гишүүн байж ээж тэгээд олон нийтийн сүлжээнд, цахим сүлжээнд хэвлэлд ингээд ийм огт нотлогдоогүй зүйлийг ингээд ярьж тэгээ нэгнийхээ нэр хүндэд одоо ингээд сөргөөр маш хүчтэй сөргөөр цаашлаа тэр хувь хүн гэдэг талаасаа илүүтэйгээр энэ ардын намын нэр хүндэд бол улс төрийн намын нэр хүндэд маш хортой нөлөөлөл үзүүллээ. Одоо энэ хүнээ намаасаа хөө гэдэг зүйлийг бол ярьсан нэг. Хоёрт манай одоо туршлагатай парламентч одоо манай намын Ахмад гишүүн хууль зүйн сайдыг олон жил хийсэн зэндийн өндөрч гэж хүн байгаа. За тэр хүн бол надтай олсон нэлээ хатуу зүйлийг бас ярьлаа. Ховчиж уулзаад одоо инквайри гишүүнд ягаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ? Хэрвээ хариуцлага тооцож чадахгүй бол чадахгүй гэдэг хэлээд баг танаа хяналтын ерөнхий ороо татан буугдсан дээр байгаа гэсэн зүйлийг хүртэл нэлээд баг тийм хатуу байрсуур илэрхийлсэн. Дүрэн дээр энэ асуудлыг тусгасан байх. Яавал тий яг дүрэн бол одоо мэдээж тодорхой шүү дээ. Энэ чинь элтэд ёс зүйн зөрчил гаргасан бол бид нар тэр гишүүнийг түтгэлзүүлж бол намаас гарсан тооцохгүй юу одоо хөөх асуудлыг бол хэлцэх бүрэн эрх нь бол намын дүрэнд байж байгаа. Тэгэхээр хөөх шаардлагуудаа хангацсан юм. Эхний ээлжинд ер нь ямар нэг байдлаар сануулж ирсэн өмнө нас юм гомдлоод ирж ирсэн гэж байна шүү дээ. Тий одоо хөөх шаардлагаа бол хангасан гэж хэлэхэд бол би бол баг хитэрсэн болов уу гэж бодож байна. Тий хангах нь байтгаа баг хитрээ явсан болов уу гэж би хувийнхаа байр сууриас л харж байгаа. Гэхдээ манай хяналтын байгууллага 21 гишүүнтэй ерөнхий ороо тэгээд асуудал гомдлоо бид нар хилцэн. Хилцэхэд бол одоо хамтын шийдвэр гаргах учраас урьдчилж дүгнэж одоо би одоо шийдвэр гаргаж байгаа мэт ингэж асуудлыг бол ярьж болохгүй. Тэр 21 хүн чинь бас өөрсдөө бүгд байр сууриа илэрхийлээд одоо ингэ явна. Дээр нь би ясаа тодорхой төвшөндөөс хүмүүст нэлээд одоо шалгалт хийх те хэн шалгалт хийх чигүүргийг бол өгөө явна. Дээр нь өнөө өглөө бас нэг мэдээлэл би авлаа. Манай баг хурлын бас олон тооны гишүүдийг сонслоо шүү. 100 нэлээ гарсан гишүүдээс гар үсэг ирж байгаа юм байна гэж ойлгоцсон. Тэр нь бол яг энэ өндөр инквайри гишүүнтэй, би инквайри гишүүнтэй холбоотойгоор намаас одоо хөөх шаардлагыг хяналтын ерөнхий ороонд баг хурлын гишүүдээс ирүүлэх гэж байгаа юм байна гэсэн тийм. Яг гар дээр бол ирээгүй зөвхөн тийм мэдээ бол өнөө өглөө авлаа. Өчтөр өглөө баг хурал шийдвэрээ гаргаад их хурлын дарга хамаараас намын дарга дамжлаа. Энийг бол таны намын зарим гишүүд тухайлбал Батмөрийн их баяр гишүүн дүрм зөрчсөн юм, биг зөрчсөн юм шийдвэр гарлаа гэж үзээд байгаа л да. Нэгэнд ирцээ бүртгэгдсэн үргэлжлэж байгаа хурлыг дахиж ирцийг нь бүртгээж шинээр эхлүүлэхийн ийм биг журам байхгүй гэдэг зүйлийг цахим үзнэ. Нэгдүгээр Батмөрийн инквайри гишүүн Монгол Ардын намын дүрмийг тайлбарлах хэрэгтэй нь байхгүй. Тий. Тайлбарладаг тусдаа субъект байж байгаа. Хоёрт мэдгүй би одоо сүүлдээ тэр үнийг баг тэр хуйлч мүүлч гэдэгт нь ер нь жоох эргэлзэж байгаа шүү. Тий. Баг муу юм уу биш юм энэ үү. Энэ ярьж байгаа ярианууд нь энэ зүйлүүдийг харахаар одоо над тийм ихтгэл үнэмшил төрхөө байсан. Одоо тэр баахан хөвлөл цуглуулж аал одоо кино ярьж байгаа хүүхчгэл чухал царай гаргаал. Тэгээ нөгөөдүүлийн үзэхээр одоо жишээлбэл тэр улсын хурлын дарга амар ажиллан хүн амны эрх толботой байж магадгүй гэл асуудлыг чигтэйг нь чухал царай гаргаал яриа үздэй. Тэгсэн тэр баг хурал дээр чи нэмдэр дарга гарч ирээ тэр хэргийнхэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн шин. Ямар ч холбоогүй юм байна гэдгийг. Энэ хүн ингэж нас ороод ингээд ийм 9 мөрдөн байцаагч томилогдоод 9 мөрдөн байцаагч нь 3-3-аараа ингээд тал талаас очиж нээж томилогдоод шалгалт хийгээд амнаас охирсон юугийн шүүх хэмнэлийг тогтоогоод мөрдөн байцаалтын процессууд нь бүгд явагдаад үндсэндээ одоо нөгөө нас орсон шалтгааны тогтоосон гэр бүлийнх нь хүн өөрөө хүсэлт гаргаж чандралуулах хүсэлт гаргаж хагаад чандралуулаад одоо чандрыг аваад хэл гараад явсан гэсэн ийм мэдээлэл харин гарсан байсан. Тэр чинь нэмдэр дараа тэр 400 гаруй баг хурлын гишүүн суусан заалан дийл тод мэдээлсэн шүү. Гэтэ нэмдэр дарга ингэж мэдээлэх субъект нь өөр юм уу? Үгүй тэр чинь баг хурал дотроо ярьж шүү. Тэр чинь өөрөө бас нэг олон жил хууль зүйн сайд хийцэн, улсын хурлын гишүүнээр олон жил ажилласан, юмыг бас нэг ултаас уртаа олон талаас нь харж иж хүнд ярьдаг хүн л дээ. Би бас нэмдэр даргаагаа хувь хүн талаас нь мэднэ. Бас тийм хөнгөн хумгаа асуудал тандаа дээдгүй. Айгүй ууртай байлаа.
Тэгээ нэг хүнээ тэр за хулгаач одоо тэр нүүрсч нь бол одоо дүүрчээ. Чин хүн амины одоо хэрэгт холбогдуулж ингэж гүтгэнэ гэдэг бол бүр байж боломгүй зүйл гэдгийг бол яасан. Баг хурлын гишүүчс энэ талаар нэг талтаа хараад ойлголт авсан. Нэг хоёрт тэр баг хурл дээр чинь хоёр нэр дэвшигчтэй холбоотойгоор 24-5 гишүүн баг хурлын гишүүд асуулт асуулаа. Тэрэн дотор инквайри нэр байсангүй. 38 гишүүн санал хэллээ. Тэрэн дотор байсангүй. Тэгээ бид нар заалан дотор хараа суудсан чил одоо нэг гитэж орж ирэл тэр зүүн хаалгаар орж ирэл санал өгөл гараа явна лээ. Тий. Нямдууч тархины хувьд бол одоо яг таасаа ярьлаа шүү дээ. Энэ зүйлүүд яаж мэдсэн юм бэ? За одоо холбогдох тийм юу байдаг байлгүй дээ. Ер нь бол яасан шүү дээ. Тухайн амь хохирогчийн гэр бүлийнх нь хүнээс Германд амьдардаг юм байна. Гэр бүлийнх нь хүнээс бол албан ёсоор тэр холбогдох халдвар шалтнуудад мэйл ирсэн юм байна шүү. Тэгэхээр ер нь альва зүйлийг нь улс төрд өрсөлдөөн гэж заавал байх хэрэгтэй. Өрсөлдөөн гэдэг ч юм бол дотоод арчлалыг хангаж байгаа намын институцийн гол хэмжүүрийн нэг нь мөн. Энэ өнөөдрийн үүсэж байгаа зөрчил бол энэ өрсөлдөөнийг анханасаа хомих гэсэн оролдлого байсан шүү. Нэг нэр дэвшигч ороод дангаараа ороод сайхан 100% саналаа аваад гарыг гисэн ийм бодлоос үүдэж өнөөдрийн зөрчлийн анх үүсэл тавигдсан гэж бол би харж байгаа. Тэрнээс энэ нам одоо дотор нэг хагарч хуваагдаа сүйд болсон юм бол байхгүй байх гэж байж. Өнгөрсөн хугацаануудад олон өрсөлдөөн гарч ирсэн. Сүүлийн 30 жилийн хугацааг аваад үзэхэд. Тэр өрсөлдөөн болгоны ард дээрээс тэгэл нэг тугийн дороо нэгдээд зорилгоо биелүүлээд явсан цаг үед нь байж байгаа. Зүгээр саяны энэ өрсөлдөөн бол арай л хэрэгс хэтэрсэн зүйлүүд бол боллоо. Өмнө одоо манай Мегон Бэнк бол дараага Санжийн баяр даргын өрсөлдөө өдрөл жудагтай явдаг байлаа шүү дээ. Бас нэг арайчаас бие биенийгаа алуурчин төлөгчнэр нь дуудаж суудаа байхгүй хаа. Тий. Нэгт хоёрт ер нь тэгээд тэр бид нар чи яриад цагаан байран дээрээ сайхан асуудлаа ярья. Танкимдаа сууж байгаа цуглаж байгаад ярья гэдэг. Тэгээ яг яри ихээр нөгөө хэвлэлийн өмнө гараад үлгэр яриад идэг хүн танкимд ярьдаг. Айгаад идэм одоо яагаад идэм мэдгүй тэр баг хурлын гишүүдийнхаа л нүрийг харж чадхал ийц юм лээ.